За тэгэхээр сүүлийн үед нэгэн сурвалжлах монголчуудын анхааралд нэлээд өртөд байгаа. За тэрхүү сурвалжлах Буддрагчаа Сэрдам гэсэн яг одоо бидний харж байгаа сувг дээр орсон нэр нь болохоор юу вэ гэхээр нууц материалууд enslaver буюу боолчлогч гэсэн гарчигтай цаг 18 минут урттай сурвалжлага орсон. Одоогийн байдлаар 180 мянган хүн үзсэн байна. Маш хурдан өсөж байна. Сошиал дээр ер нь нэлээд хүмүүс энэний талаар буужигнаад байгаа. За энэ юуны талаар вэ гэхлээр 2011 онд Филиппин улсын иргэн Тэрил Атиенза гэж эмэгтэй Монгол улсын нутаг дэвсгэртэр бол амиа алдсан. Тэр дундаа Эрлийн Эрдэнэбат гэх одоо нэлээд мөнгөтэй чинэлэг одоо айлын үйлчлэгчээр ажиллаж байгаад бол нас барсан. Эндхүү хэрэг бол нэлээд гүнзгий явах тусмаа нэлээд с ิจ гтэй байгааг бол энэхүү сурвалжлагаар бол дэлгэсэн байгаа. Тэгээ сурвалжлагыг үзэхэд бол ер нь нэлээд өрөвдөлттэй ер нь бол эвгүй Филиппин улсын иргэн эмэгтэй маань өөрөө 4 хүүхэдтэй байсан. Нөхөр 4 хүүхэдтэй байжгаад амьдралын шаардлагаар Филиппиний Манила гэдэг том хот байд юм лээ. Тэр хотын нэлээд хэцүү дүүрэгт нь бол маш ядуу амьдралаар бол амьдарч байгаад ээж нь мөнгө олохын тулд эхлээд Сингапур явж ажиллаад дараа нь энэ хэсэг бас с ิจ гтэй дараа нь ямар нэгэн байдлаар Монгол руу баг хүчээр шахуу явуулсан гэж байгаа юм байна. Гэхдээ та яг мэддэг үү мэдэхгүй нь Монголд нэлээд олон хүмүүс Филиппин гэрийн үйлчлэгчтэй байдаг. Тэр нь болохоор миний сонссноо шүү за. Миний сонссноо шүү дээ. Мөнгөтэй хүмүүс одоо ингээд Монгол гэрийн үйлчлэгч авахаар тэр хүмүүс нь одоо ингээд гэр доторх одоо болж байгаа юм ойлгоод яриаг нь ойлгоод тэгүүлэхгүй тулд хүмүүс аяа Филиппин Макао одоо юу гэдэг те аль бүр одоо визүү мөртлөө одоо дундаж цалин нэлээд бага орнуудаас гэрийн үйлчлэгч авдаг гэж сонсч байсан. Тэгээ энэ ерөнхийдөө нэг тохиолдол нах. Тэгээ тухайн үед тэрхүү 4 хүүхэд нь бол нэлээд жоохон байсан. Тэгээд одоо бол нэлээд том болцсон. Тэгээ ингээ яриа өгж байгаа хэсгүү зөндөө байгаа. За тэгээ Тэрил Атиенза гэдэг энэ Филиппин эмэгтэй яасан бэхээр Монголд ирээд ер нь гэр бүлээсээ нэлээд сураг алдарсан байгаа. Өмнө Сингапурт ажилладаг байхдаа бол гэрлүүг нэлээд ярьдаг байсан. Тэгээд тэрхүү одоо гэр бүл рүүгээ холбогдох холбоо нь бол бүр эрс багасаа. Тэгээд нөхөрлүүгээ ганц хоёр залгатай энэ Эрлийн Эрдэнэбат гэдэг хүний хүү нь бол намаа ингээд дарамтлал зодоод байна гэсэн юм яриануудыг бол ярьсан гэж байгаа юм. Yung tumawag siya sa akin na gusto niya nung umuwi kasi sinasaktan daw siya nung anak ng amo na si Jaja. Tapos nung kuan niya, hindi raw siya makauwi kahit sinasaktan siya kasi тэрхүү Эрлийн Эрдэнэбат гэдэг хүнийг одоо бид нар харж байна. Эрэл группийн үүсгэн байгуулагч. Тэгээ улс төрийн нэлээд өндөр агаалтан тушаалуудыг хашиж исэн ийм хүн байгаа. Тэгээ үйл явдал болсон гэр нь бол энэ байна. За тэгээ бидний харж байгаа энэ хүү том байшин дотор бол хохирогч эмэгтэй бол 5-6 сар ажиллаж байгаад ер нь бол өөд болсон. За тэгээ өөд болсон үед нь дуудлага цагдаад өгсөн. Дуудлагаар очиж үзэхэд бол нэлээд олон шарх сорив хүчилүүлж зодуулсан маягтай зогцос өгтөж авсан. Тэгээ хамгийн с ิจ гтэй юм нь юу вэ гэхээр дуудлага өгөхдөө гаднаа ямар ч бэртэж хэмтсэн зүйлгүй гэж дуудлага өгөөд тэгээд цагдаагийн Ахмад Мөнхцул гэдэг хүн зургийг аваад шалгасан байгаа юм. За одоо та бүхэн тэрхүү зургийг харуулээд жоохон эвгүй зураг шүү. За нэлээд шарх сорив болсон цогцсны зургнууд одоо харагдана. Гэхдээ энэ зурнууд аюу чухал учраас бас харуулъя гэж бодлоо. Харж байгаа гаднаа ийм олон тооны шарх гимтлүүдтэй байсан. Том мэт зүйлэр үүсгэхэд идэрсэн сорив гэж байгаа. Тийм шар соривтэй тохон тус газарт нь бас ингээд тийм халуун гал одоо тийм халуун төмрөөч юм уу төөнж үүсгэсэн байж болзошгүй тийм шарх уул мөртэй. Харж байгаа энэ зурнууд бол зүгээр нэг явж байгаа бүдэрж уунсан хүний шарх сорив биш. Харваас ер нь бол нэлээд сериосны урт хугацааны зүйлс харагдаж байна. За тэгээ яасан бэ гэхээр шүү дээ нөгөө цагдаагийн Ахмад Мөнхцөл одоо энэ зургийг авсан. Ямар нэгэн шалтгаанаар шууд энэ хэрэгээс бүр ингээд гарсан байгаа. Ямар ч уул мөргөө. Тэгээд орон нь бол дүүн шинжилгээ хийсэн 3 хүн одоо энэ Амгалан, Бол, Саран гэрэл, Ууганбаатар гэж энэ 3 бол ихэд дүүнэлт шинжилгээ хийгээд тэгээд хордлого болсон. Учир нь үйл мэддэх бодисонд бол ингээд хордлогонд орсон зүрхний хуурц тутмагшилтай гэж бол дүүнэлт гаргасан байгаа юм. Тэгээд ер нь л зүгээр ингээд хордлогонд орсон гэсэн дүүнэлт хийсэн гэж байгаа юм. Heart daw. Tapos ang sumunod naman nag-take ng medicine for medicine. Una suicide. Oh, suicide. Pangalawa yung Sleeping pills naman. sleeping pills, suicide. Naguluhan ako. Kaya natural death. Тэгээ энэ хүмүүсийн нэр зураг одоо энэ дүгнэлтийн бичгүүд
бас ил байгаа болохоор учиргүй зүрхий хоосон хүн гүтгсэн гэж хэлэхэд маш хэцүү. За тэгээд дараа нь яасан бэ гэхээр нилээ юм болж байгаа зохицыг нь гэр бүлт нь одоо аваачсан. Тэгээд аваачхад бол бас нэг с ิจ гтэй юм нь юу вэ гэхээр биений эрхтнүүд нь дутуу байсан. Энэ дээр нь одоо ингээд зүрх нь одоо тэр чигтээ ингээд байхгүй, зарим эрхтнүүд нь ингээд хэсгээрээ ингээд байхгүй байсан гэж байгаа. Тэгээд шинжилгээний яг нөө мэрэгжлийн хүнээс дараа нь ингээд асуухт бол одоо энэ үзлэг шинжилгээнд бол тийм зүйл бодоо байх ёсгүй. Ингээд эрхтний аль нэг хэсгээс нь одоо ингэж авч ингэж шинжилдэ гэсэн байгаа. Одоо гэр бүлийнхнийх нь хэлж байгаагаар бол цогцсон дээр бол хутганы сорив байсан гэж үзээд байгаа. Ang conclusion ng NBI, ang sabi sa akin, meron daw siyang tusok na nasaksak, sinaksak daw siya. Tapos may mga paso at saka sugat na Хүмүүсийн харж байгаа нь юу вэ гэхээр ингээд цээж рүү хутгалаад зүрх рүү орсон учраас ингээд хэргийг нуухын тулд няцаагдах боломжтой тэр нотлох баримтуудыг Монголд авч үлдээд Филиппин рүү үлдсэн цогцыг ингээд явуулцаа гэж бол хүмүүс хардж байгаа. Тэгээ надад бас аюу хэцүү санагдсан зүйл нь юу вэ гэхээр хүүхдүүдийнх нь ярьж байгаагаар бол нэг хүүхдүүдтэй Монголоос одоо ингээд Филиппинд очихдаа хүүхдүүдийнхаа дуртай авч очих юм ингээд бичсэн байсан. Тэмдэглэлийн дэвтэр эд хэрэгслүүд нь хүртэл очисон. Тэгээ тэрийн сонсоод бол бас дотор айгуу сонирн болж лээ ер нь бол тэгэл гадаад ажиллаж байгаа ээж аав нар хүүхдүүдийнхаа төлөө ингээд дуртай юм бичээл ингээд явж идэг. Тэгэл ээжийн зогцсон ирсэн. We saw these notes that she had on her luggage that came back home with her body. It had like notes of what to bring home, and my name was there. And she wanted to bring home clothes for me, like stickers and stationaries, because she knows I love writing. Тэгээд одоо энэ буудрагчаа гээд сэтгүүлчийн дараагийн алхам нь юу вэ гэхээр хүмүүсээс хандив авч агаад гэр бүлийн ямар аль нэг гишүүнийг Монголд авчираад тэгээд одоо энэ хүү мөрдлийг үргэлжлүүлэх шаардлагатай гэсэн. Тэр нь болохоор юун дээр байлаа да. Дүн шинжилгээг авахд яг гэр бүлийнх нь хүнд нь хэрэгтэй гэсэн хууль байсан гэлөө. Бас нэг учиртай шүү. Тэгээд ямарсан гэр бүлээс нь нэг хүн Монгол авчирж ийж мэдээж сэтгүүлчд бол өөрсдөд нь тэр дүн шинжилгээний хувийн зүйлсийг нөхгүй. Тэгээд гэр бүлээс нь хүн ирж ийж одоо энэ мөрдлөг цаашаа илүү одоо үргэлжлэх боломжтой гэж ярьсан байгаа. Тэгээд тухайн үед Филиппин хүртэл юм жижигхэн бослого болж исэн юм байлээ. Тэгээд тухайн үед нэг жижигхэн шууган хальт идээл өнгөрсөн юм шиг байгаа. Тэгээд сошиалоор явж байгаа Нэрэл Атенза гэдэг охиных нь яриаг бол постлсан байсан. Буудрагчаас тгүүлж захтыг уншия. Уучлаарай, би 2 цагийн өмнө саялс ирлээ. Америкийн гэрээт ажилд шөнийн ээлжээр ажиллаж байгаа болохоор миний цагийн хуваар сүүл үед нэлээд алдагдж байна. Би саяхан баримт киног үзлээ. Манай гэр бүлийнхэн бүгдээрээ одоо хүртэл нүдэндээ цочирдсон хിവэр байна. Үнийг ийм их зориг, ийм нарийн нягттайгаар ийдэл болгож өгснгийг харах тэр мөчийг үгээр илэрхийлэхэд үнэхээр бэрх байлаа. Эдгээр баримтууд биднээс 14 урт жилийн турш оргүй алга болсон мэт байсан. Гэтэл та 3 сарын дотор тууштай, зарчимтай сэтгэл зүгээр бүхнийг ил гаргаж чадлаа. Үүнд бид чин сэтгэлээсээ талархаж байна. Та бидний гэр бүлд олон жилийн турш харанхуйд баллагдсан итгэлийн анхны гэрлийг дахин асааж өглөө. Би төсөөлөхөд Эрдэнэбат Сэргэлэн 2 одоо үнэхээр их айж байгаа лавтай. Сэргэлэн гэдэг нь Австрийн консул Эрлийн Эрдэнэбатын эхнэр нь бас энэ Филиппинээс ээжийг нь авчирхад бол нэлээд оролцсон гэж энэ дэр бол гарч илээ. Тэдэнд анх удаа жинхэнэ үр дагавартаагаар хариуцлага тооцох боломж бий болж байна. Бид Монгол улсад ирээд энэ хэргийг хүртэл нь тууштай явуулан тэмцэхэд бэлэн байна. Би гэр бүлийн төлөө шудраг өсөй хүсэж байна. Хэрвээ энэ миний хийх сүүлчийн зүйл байсан ч би буцахгүй. Миний ээжийн талын аав одоо 70 настай. Би зөвхөн өөрийнхөө төлөө биш, түүний төлөө охин Тэрэлд юу тохиолсны талаар эцэслэн шийдэгдэх тэр мөчийг түүнд харуулахын төлөө тэмцэхийг хүсэж байна. Баярлалаа буудрагчаас төгөлжээ. Таны хөтөлбөрт найдвар гэж үгүй болсон газар дахин амиглөө. Миний гэр бүл үүнийг хизээж мартахгүй гэсэн ийм цагт илгээсэн байна. Нэлээд олон хүмүүс үзсэн байна. За тэгээ хүмүүс бол хандивт нэлээд идэвхтэй оролцсон. Тэгээд хандивыг бол албан ёсоор зогсоосон байгаа. Эрхэм мөндөд Монголын ард түмэн хандивын аяны албан ёсоор зогсоож байна. Оройтож унтсан учраас оройтож сэрчглээ. Гэтэл хандивын дансанд бүр 38 сая төгрөг цугласан байна гэж байна. Эрлийн Эрдэнэбатын гэрт учир битүүлгээр амь ирсэн Тэрэл Атензагийн хань, Нийло Атенза, том охин Риэл Атенза та бүхний хамгийн их хайрыг татсан бага охин Найла нарыг энэхүү мөнгөөр Монголд урьж авчираад илүү гарсан бүх мөнгийг Монголын ард түмний чин сэтгэлийн хандив хэмээн өгөх нь зүйтэй гэж үзлээ. Та бүхний минь сайхан сэтгэл хязгаар гэж үгүй ажээ. Би бүр сая сэрээ дансаа хараад цочирдлоо гэж энэ хүмүүс бол нэлээд гэр бүлийнхэнд бол хандив өргөсөн. Энэ хэрэг хэрвээ энэ чигээр үргэлжлэх юм бол нэлээд сериозны хэрэг болно. Яа тэгэхээр Монголд авчираад ерөөсөө нэг төгрөгийн цалин өгөө гэж байгаа.
тэр одоо нас барсан эмэгтэй. Тэгээд визний хугацаа дуусал нь бараг ингээ гэртээ байлгацсан, ажилуулсан. Тэгээд энэ өөрөө ингээ бараг хүний 8-аагийн шинжтэй айгүй том хэрэг болчихж байгаа байхгүй юу. Тэгээд одоо гэр бүлийнх нь Монголд ирээд хэрвээ энэ хэргийг цаашаа явуулах юм бол Монголын одоо шүүх прокурорын одоо шинжилгээнд оролцсон гэдэг байгаа. Ямар ч гадны нөлөө гэдэг байгаа тий. Ямар шарах сорвгүй гэд гарсан тэр шинжилгээг гаргасан хүмүүс нь ч гэсэн асуудалд орно. Энэ ингээ цаашлаад бүр Монголын шүүх прокурор шударга байдалд хүртэл нэг юм нэлээд том дуу хоолой өгөх боломжтой гэж бол харж гин. Тэгээд дөнгөж сая Монголд ирэх 3 зочныхоо паспортыг нөхчлөө гэж бол хэлж гин. Тэрэн дээр нь нөхөр 2 хүүхдийг нь бол авчруулах ажиллаж байгаа юм байна. Фрид Атинзагийн нөхөр Нийла Атинза тэгээд том охин Рил одоо бид нар болохоор Мария гэж дууддаг. Өөрөөсөө Мария гэж дууддаг юм Рил. Тэгээд бага охин Найла нарын паспортныхын зургийг өгчлөө. Тэгээд аав нь нөгөө хөдөө байдаг учраас Филиппин рүү ирэхэд Манила хот руугаа ирэх ёстой юм байна. Тэгээд Манилада ирэнгүүтээ ингээ хэлье. Тэгээд та бүхнийг ерөөсөө яг ийм ноцтой чухал ингээд ийм сайхан болж байхад бид нар бүх зав заваа гаргаад ирнэ гэдэг нэг 3 хүүхэд нь одоо хүмүүс нь хэлж байна. Тэгээд яагаад баг охин ирэхээр болсон бэ гэдэг өчигдөр хандив өргөсөн нөө ачтай буянтай хүмүүс маань надаас шаардсан л да. Тэр хамгийн отгоо охиныг л бид нэр өргөдөөдөх юм аа. Хамгийн хөвлөд байсан охин байгаа шүү дээ. Тэгээд тэр охиныг заавал Монголд авчираарай. Охины сэтгэлийн тайлгаруулмаар байна. Цээжинд нь бухсан тэр харуултыг нь арилгахад бид энэ тов нэмрээ оруулмаар байна гэсэн учраас охин нэмж ирэхээр болсон байгаа шүү. 44 сая төгрөг чи одоо ойрцоогоор шийдвэрлэх юм те 14-5 мянган доллар болох юм уу? Энэ мөнгийг нь тэр аа болон бага охин хоёрт нь хаваагаад ажиллах өгчээ. Том охин нь болохоор над мөнгө яах вэ? Аав дүү хоёрт маань гэж хэлсэн. Тэгээд амьдралдаа байрч үзээгүй тэр хамгийн их мөнгийг нь атгуулаад өгье. Тэгээд энэ бол Эрдэнэ Эрдэнэт гэдэг тэр муухай бузар антан болвол Монголыг төлөөлөхгүй шүү. Харин Монголын ард түмэн гэдэг чинь өөрөө ийм сайхан цайлган цагаан сэтгэлтэй нэгдвэл нэгдэж чаддаг, хөдөлж чаддаг ийм сайхан хүмүүс үүдэн зүгээр хамтдаа харуулъя. Хандив өргөсөн ачтай буянтай бүх та бүхэндээ бүр хайртай шүү хайртай. Баяртай. 4 хүүхдийнхээ ирээдүйн төлөө Сингапурт айлын гэрт үүсгэж хийж байгаад нутаг буцах хүсэл гаргасныхаа төлөө агент нь Филиппин эмэгтэйг тухайн үед өргөмжит консул байсан Эрдэнэбатын эхнэрт өгөөд Монгол руу явуулчихжээ. Эрдэнэбатын гэрт очоод ар гэртээ 5 сар холбогдоогүй гар утас нөөтийг нь хурааж аваад цалингүй зарцалж байгаад нас барсан дуудлага өгчээ. Ам хохирогч ар гэрлүүгээ нэг холбогдохдоо Эрдэнэбатын хүүгээр маш их зодуулдгаа хэлжээ. Нас барахтаа маш олон шархтай зогцсон бөөр зүрхгүй очисон байна. Маш харамсалтай. Эрдэнэбатын гэр бүл заавал хуулийн хариуцлага хүлээгээсэ нэвтрүүлгийн хандиваар хийсэн будрагчаад харахад ханшгүй хэрэг шийдэгдээсээ Монголд гэр бүлийнх нь ирэхээр болжээ гэж байна. За үүнээс гадна хохирогчийн аавын яриаг та бүхэнд хүргэе. Би Монгол улсад нас орсон Фрила Атинзагийн аав байна. Та бүхнээс тусламж хүсэж байна. Миний охин нас барсан шалтгааныг тогтоож энэ хэргийг сэргээн шалгаж өгөөч гэж хүсэж байна. 14 жил өнгөрлөө. Одоо би охиныхоо яагаад ямар шалтгаанаас нас барсан тодорхой болгомоор байна. Би танаас тусламж хүсэж байна. Монгол улсын ерөнхийлөгчөө. Ноён хөрсөх та гэр бүл тохиолдсон явдлыг шудрах үннээр тогтооход туслаарай. Бид өөр юу ч хүсэхгүй. Миний охин Фрила Атинзагийн шалтгааныг тогтоож өгөхийг чин сэтгэлээсээ хүсэж байна. Тэгэд нэг муухай зүйл нь юу вэ гэхээр оршуулгын дараа анх нас барсан ээжийг нь ажилд зуучилсан газраас 20 мянган песо буюу $340 өгөөд одоо ингээд энэ хэргийн талаар дахиж битгий яриад чимээгүй байгаарай гэсэн зүйлийг бол хэлсэн байгаа. Энэ бол тэгээд үгээр хэлхийн аргагүй маш муухай үйлдэл. Na huwag kaming lalapit kung kani-kanino. Bibigyan kami ng pera. 20,000 para sa aming katahimikan. Hindi kami lalapit kung saan pero lumakas ang loob ko. Lumapit ako sa Бүтэн хүний аим энэ гэр бүл ингээд бүтэн байхгүй байх боломж нь ингээд дууссан байхад зүгээр $3 өгөөл за одоо чимээгүй байгаараа гिचлэх нь бол аюу муухай сонсогч илээ. За тэгээ ер нь бол энэ хэрэг цаашаа нэлээд л буужнах шинжтэй байна. Гэр бүлийнх нь Монголд ирээд хэрвээ мөрдлөг цаашаа үргэлжлэх юм бол зөвхөн одоо мэдгэж байгаа нэг мэддэхгүй өөр ямар зүйлс байгаа вэ те. Тэгээ өөр одоо хүний эрх зөрчигдөж байгаа одоо газар хаана байгаа гэл маш олон сэдв шүүх прокурорын шудраг бус байдал гэл маш олон сэдв энэ хэрийг дагаад хөндөгдөн. Тэгээ юу болтноо хэдүүлээ харцгаая. Ямар нэгэн болвол над руу мэддэгдээрээ бүгдээрээ лайк гэдэг авчирцээ бүртгүүлээрэ. Тэгээ дараагийн хэсгээр уулзтлаа. Түр баяртай guys.